Хүн болгоных дээр янз бүр л дээ. Хүн болгоны харилцаан дээр бол хосын харилцаанд бол янз бүр харагдаж байгаа. Надруу ингээ нүдэрээ айгу ятгах юм шүү. Хонгорог ууруулаад авчиг миний үгэн дээр бүр анхаарлаа хандуулчих. Яг юу гэж хэлэх гэж байна энэ хүн гэж тий. Жишээлбэл нь шүү дээ тий. Олон хүмүүс уучлаарай гэдэг хэрнээ тэрний юусоо хизээч биелэхгүй байх жишээ нь. Тэгээ ялангуяа хосын харилцаан дээр би дахиж хизээч уухгүй гэд угаал идэг тий. Тэр үг бол тэр хүний хувьд бол хизээч биелэх боломжгүй үг болцсон байна тий. Нэг талаараа байна. Нөгөө талаараа жишээлбэл чи миний төлөө яг одоо өгөхгүй л тэгээд хүн бас л хэцүү бах та тий. Зарим хүмүүс өгч чадахгүй л бах та тий. Хэцүү гэдэг дээр бол санал нийлж байна. Тэр хүний хувьд боломжгүй үг болчин тий. Яа би бол хэцүү гэдэг дээр нь хэцүү. Тэрэн дээр бол яг санал нийлж байна. За нөгөө талаараа нэг ийм түүхэн л та. Нэг эмэгтэй ингэсэн юм байна. Нөхөртөөгөө хамт амьдраад гол нь одоо дундаасаа хүүхдгүй юм байна. Тэгээ амьдарч байгаа яасан бэ гэхээр нөгөө эмэгтэй маань хорт тавдар туссан юм байна. За тэгээ хорт тавдар тусаад идгэх боломжгүй. Энэ бол эмчлэгдэх боломжгүй. Танд ерөөсөө л ингээд 6 сарын нас л байна. Энэ бол эцсийн шатанд орцсон байна гэсэн. Харин нөгөө эмэгтэй нөхөртөө юу гэж хэлсэн бэгүй л тэ нөхөр нь бол их нэртэй маш их хайртай. Тэгээ нөхөртөө юу гэж хэлсэн бэгүй л чи ингээ хоёулаа дундаасаа хөөхтгүү чи залуу байна. Тийм учраас намаа ингээд өнгөрсний дараа заавал хүнтэй суугаад аз жаргалтай амьдраарай гэсэн тэр жил тэр залуу энэ бол хизээч боломжгүйгээр нассаараа ганц үеэрээ явсаар хагаад хороог тусгасан юм. Тэр залуугийн хувьд бол хизээч энэ үг хэрэгжих боломжгүй үг. Харин ч боломжтой хүлээж авсан байна. За батгүй эргэлзээтэй санааг бол ойлгоо. За та хоёрыг сонсъё. Хонгороо яагаад би юу гэлээ боломжгүй гэж байхгүй. Юу хүн чинь хичээж зүтгээд энэ чинь сэтгэл зүтгээ гаргаад те олигтойхон шиг байвал архинаас гарна штэ. Тэр юм чи дуртай таач гэн цааш яг хэцүү өвчин бол өвчин. Гэхдээ л одоо яг арх аваад ирэхэд уухгүй юу гэдгийг тухайн мөчтгийн шийдэх юм. Би шийдэх. Өөрөө шийдэж байгаа үстэй. Амлалтанд толгойд нь байхгүй. Яг зүгээр нөгөө тэр үгсийг хэлэхдээ яадах вэ гэхээр миний бодлоор бол тухайн үедээ гал намж явах байдлаар. Өнөөдөр их нарын уурыг угаасаа хэрэгжүүлэх сонирхолгүй. Өөрөө ууха болиё гэсэн юм байхгүй. Зүгээр л өнөөдөр би уухгүйгээ хэлчихвэл энэ орой сайхан өнгөрөх юм байна гэдэг маягаар хэлээд байгаа юм шүү. Тэрнээс биш чин сэтгэлээсээ үнэхээр би болиё гэвэл одоо сэтгэлийн чин зориг чи хин ялах юм. Боломжтой гэж. Яг би хонгорогийнхтай санал нийлж байгаа. Ингээд байгаа. Би болохоор биелэх боломжгүй үгс гэж байхгүй гэдэг дээр би санал өгсөн байхгүй юу? Шалтгаантай. Яг тэгэхээр ийм юм. Биелэх боломжгүй гэдэг тэр юг хүн өөрөө бүрдүүлж байгаа. Одоо түрүүний хонгорог илдэг шиг гал намжаах зорилгоор ерөөсөө тэрийг болох сонирхолгүй. Хичээхгүй. Эсвэл зөвхөн мэдрэмж төдийхөн яг хэцүү гэдэгтээ бол санал нийлнэ. Хүн өөрийгөө ялах эсвэл зуршлаа эвдэх одоо тий идэр бол амаргүй шүү дээ. Хүн болго эвдчихдэг байсан бол одоо сонирн биш шүү дээ. Хүн болго л эвдчихнэ. Манай нэг ах уу архинаас гарцсан. Амар сонир үзэгдэл байхгүй юу? Бид нар бүр тэрүүгээр бахархаад ингээ ярьж байгаа байхгүй. Хэрвээ хүн болгон зүгээр л гэл гарчдаг байсан бол өө манай лавгүй ах нөгөө ууга болцсон шүү дээ. Тэг бүгд л ухаа болчихсон шүү дээ. Гэ хэлнэ шүү дээ, тийм болохоор тэр бол хэцүү нүнэн. Гэхдээ хүн үнэхэрийн чаднаа, хүсье болгоё гэх юм бол болгодог. Тэгэхээр хэцүү гэдэг юу бол боломжгүй гэдгээс бол өөр шүү дээ, тийм. Жижиг сажиг юм за тэгвэл дахиад нэг асуулт юм. Жишээлбэл та хоёрын хувьд яг одоо амьдралдаа ялангуяа хосын харилцаанда тий ингээд тэмцэж байгаа. За эсвэл ингээд ерөөсөө ингээд хэрэгжүүлж чадахгүй байгаа тийм үг байна. Наа чи гоё асуу. Ингээр ботгоод ялагдах. Тийм зүйл байна. Штэ. Боломжтой л гэдээ өрлөөдсөн чи. Одоо жишээлбэл одоо би бол нэг жижиг сажиг юм дээр айгу бухимддаг, айгу хурдан уралдаг байхгүй юу. Гэхдээ тэр ууранд бас ингээд дүрсгээ гарчдаг. Гэхдээ тэр үед ингээд огцом уралхаар эргэн тойрны хүмүүс бүгд тав үтчихэж байгаа штэ. Тэр нь дандаа тийм бяцхан одоо юм ялах шалахгүй
бараг л уурлахгүй байж болохоор зүйлс байгаа байхгүй чи надад ингээ өглөө босоод ирэхэд хин нэг нөө хийх ёстой юм хийгээгүй гэдэг ч юм уу те жижиг юм дээр ингээ шал дэмий уралдаг. Тэгээд маань хөр энийгээ болооч гэхээр би бол одоо 17 жил би болно. Энэ бол хангараагийн хувьд биелэх боломжгүй. Зүг байгаа. Яг ингээд тухайн мөчд би ингээ ухамсараараа мэдээд байгаа. За яг ингээд уурлахгүй шүү гээл те. Уг нь ингээ ботцсон байж итэл яг нөхцөл байдал үүсгэхэд би бодож амждаг байхгүй юу. Бодохгүйгээр шууд ингээ гинт уралцсан байгаа. Тэгэхээр нэрээ бас хэцүү юм байна. Өөр төр ари хэцүү байхгүй юу. За Эрка дээр те ихнэр чинь те Эрка хоёулаа ер нь сард нэг удаа юу яана. Ер нь энэ биелэх боломжтой юу энэ хүний үг? Боломжтой л байлгүй дээ. Яг үгүй яг л энэ чинь боломжгүй биш шүү дээ. Энэ чинь боломжтой шүү дээ. Ер нь л баг бай тэгэл байж байгаа шүү дээ. Оо тийм үү. Гэхдээ яг юм байна. Эхнэр нь одоо гадаад ажилладаг болсон гэж бодё тий. Тэгээд цардаа нэг удаа л Монголд ирдэг. Тийм шүү дээ. Тийм бол яах юм болгоно үсттэй. Тэр боломжтой байгаа. Хос өөр яах юм? Батхоо яах юм? Харин тий болж байна. Чамд өөр тийм жишээ байна. Надад нэг ийм жишээ байгаа даа. Яг түрүүний бас хонгороо гахтад жишээгээ хэлээд хэрэггүй юм шиг санагчлаа. Нэг өөр жишээ. Би нэг юм жоохон янших маягтай байхгүй юу? Би ер нь жоохон миний хандлага ер нь жоохон арай их ярих гад идэг. Тэрнээсээ болоод их алдчихдаг байхгүй юу? Ингээд заримдаа хүмүүст ингээд буруу ойлгогддог. Дими юм ярьчдаг. Тэр бол миний одоо ерөөсө хамгийн том асуудал байхгүй юу? Тэгдэж шүү. Тэгсэн мөртлөө миний давуу тал нь тэр бас ингээд ярьдаг нь одоо бас нэг талаараа давуу тал. Тэгчингүүд нөгөө нэг юу гэдэг лээ? Загс усандаа загс штэ жиг аймаа штэ. Тэгсэн чинь яг усан нь бас яг тэр загсны хувьд хамгийн аюултай нөхцөл байгаа байхгүй юу? Миний хувьд. Тэгэхээр ингээ айгу хэцүү болчиход байгаа. Энэ дээр би амар их юм ухаан зарах хэрэгтэй юм шиг байгаа. Эсвэл их ярихаа болох гэдэг юм. Тийм энэ их айгу ингээ ухаантай ярмаар байгаа байхгүй юу? Харин тийм ч бодож амждаг юм бэл. Харин яг тэр чинь л байгаад байгаа. Тэгэнгүүт эхнэр болохоор яг энэ дээр ингээд үгийн бөөс төвдөг заримдаа те ингээд юу гэдэг миний хэлсэн яг би одоо юу гэдэг те дээрх ингээд манай ажил дээр хүртэл яриа болж байгаа байхгүй авгаа гэж хэлэхдээ одоо би ерөөсө доромж утгаар хэрэглээгүй гэдэг ийм үгийг ингээд гүү наа чин доромж утгаараа ойлгогдчихээн гэдэг ингээд байгаа байхгүй хэнийг авгаа гэсэн мэдгүй одоо яран дотор одоо чи эхнэрээ хэлсэн юм эсвэл өөр хүнийг тэр авгаа гэсэн. Үгүй киноны дүрийг одоо авгаа гингүүтэй тэрийгэ киноны дүр бол ямар юм бэ? Үгүй одоо ингэсэн зэ. За бүр бүр дийлгий зэ. Тий харин тий. Одоо нэг киноны дүр байсан бол хинбэ гэдэг нэг ярьсан шүү дээ бид. Тэрүүгээр ярьсан чи дарга авгаа гэдэг. Дарга авгаа гэсэн шүү дээ. Тэгсэн чи би дарга аваа юу гэснэ. Гүү чи юусоо биш миш гэх тэгсэн юм байна л да. Тэгсэн чинь тэгчээ дараа нь ярихдаа юу гэдэг тэр одоо өөр хин нэгэнтэй ч юм уу ингээд юу гэдэг тэр одоо дарга авгааг бид нэр өөр хүний дүрээр ингээд сонгож ингэж ярьж байгаа байхгүй юу? Тэрнээс болоод нөгөө сонгогдсон хүн нь одоо намайг нь бол авгаа гэдлээ л гэж хэлж байгаа байхгүй юу? Хэнийг сонгосон гэдэг юм яа. Энэ нэг хом яриулсан. Тэрийг ухраа цосороо таа. Тэгэхээр хамгийн гол нараа ер нь бол ийм зөө. Би ингээд ер нь ингэдэг юм. Муу санааг. Тий ингээд яг хэлхийг хүсээгүй эсвэл хүргэхийг хүсээгүй мессежээ яг хүргэх гэж байгаа юм шиг хэлчихдээ юм шиг. Тэнгүүд хүн хүлээж авахдаа нөгөө хүлээж авч байгаа хүн чинь амар чухал шүү дээ. Тэр хүний хувьд тэр үг нь ингээд миний хүсээгүй intentional ингээд очичоор ингээд надад ингээд come on би ямар зүгээр л дугаа очиж болох байсан юм шүү гэдэг бодол төрдөг байхгүй. Тэгэхээр миний хувьд болж ийм ухаантай ярина гэдэг бол бараг биелэх боломжгүй юм шиг санагдаад байна. Тэгээ батгүй ялчих. Айгуу удаа. За би нэг асуулт асуун заяа. Асуулт асуухаас өмнө за сонсогчнаасаа бас асууя те хэдүүлээ. За бидэнтэй хамт байгаа, лайваар хамт байгаа, радиог сонсож байгаа хүмүүс маань утсаар буюу 1146 104 5 утсаар бид нэрөө ороод ирж болно холбогдоод. За лайв дээр байгаа хүмүүс комент хэсгээр ороод ирж болно. За юу вэ гэхээр таны амьдралд хэрэгжихгүй байгаа үгс байдаг уу? Хэрэгжүүлэхэд хэцүү. Чадцсан байвал бүр гоё юм. Эсвэл хэрэгжүүлдэг.
сайн зүйлс нь юу вэ? Тэр талаасаа та хүмүүс маань яг хосын харилцаан дээр яг хэрэгжүүлж чадахгүй байгаа үгс болон чадж байгаа үгсээсээ бас бидэнтэй хуваалцаач гэж хүсмээр байна. За өнөөдрийн манай нэвтрүүлгийн маань ивент тэтгэгч Premium Tea тэ хамт олон байна. За Premium Tea-ийн болохоор ерөнхийдөө Facebook-ийн пэйж нь болохоор Premium Flower Tea гэдэг нэртэй Facebook-ийн пэйж хуудас байгаа. За эндээс та нар юуны мэдээлэл авах вэ гэхээр хэрвээ та цайн дуртай бол янз бүрийн цай уух тийм одоо хоббитой бол танд одоо цай зөвлөж байна. Эдний цай бол одоо ерөөсө Монголд байгаа Монголд ууж болох одоо бүхэл төрлийн цай эднийд байна. Ногоон цай, жасмин цай, одоо юу гэдэг тэр удуулцгийн цай мэн тэр гээд сарнайцгийн цай маа гэд бүх цайнууд байгаа. Гэхдээ эднийх одоо манай яг хөтөлбөрийг ивент итгэхдээ нэг чухал одоо бүтээгдэхүүнээрээ оролцож байгаа маа. Энэ бол одоо эдний Christmas баяртай холбоотой, шинэ жилтэй холбоотой бэлгийн багц задлагдсан. За ингээд ногоон хайрцагтай, улаан хайрцагтай гэж хоёр бэлгийн багц байгаа. Үний хувьд энэ 60,000 нөгөөх нь 70,000 байхгүй. Юу вэ гэхээр энэ дотроо ийм юутай бүтээгдэхүүн нь байгаа. Ямар бүтээгдэхүүнийг би бүр ингээд танилцуулмаар байгаа. Юу вэ гэхээр ийм байгаа. Заримдаа ингээд цай хандлаад уучиг гэхээр яг нэг ийм цай хандлагдаг юм байдгүй шүү дээ гэрт. Айл болгонд байдгүй шүү дээ. Шууд аягандаа ингээд божигнуулчихдаг. Тийм, божигнуулаад ууххээр амруу ороо заваараад. Нулмаад. Тийм. Тэгэхээр эднийх болохоор ийм гоё цай хандлагч аяга энэ дотроо байгаа. Энэ дотроо ийм вакуум юутай учраас халуун нь шууд гарлууд амжихгүй. Бас гадаа байгаа хүүтэн шууд цай гэж хөргөөд байхгүй. Одоо халуун савл гэсэн үг. Энэ дотор ингээд халуун цайгаа хийхдээ энэ дээдлийн сетик хэсэгт нь нөгөө нэг цайныхаа одоо шаарыг хийчихнэ. Тэгчгээр ам амралууч орохгүй ууж идэхэд чинь янз бүрийн асуудал үүсэхгүй ийм гоё цай хандлагчтай. За зөвхөн цай хандлагч бас байгаад байгаа юм биш. Өөр төрлийн нэг цай хандлагч байгаа нь юу вэ гэхээр энэ байгаад байгаа. За зөвхөн энэ дотор биш. Гэртээ том гүцэн дотор ингээд цай хандламаар байвал энэ дотор ингээд цайгаа хийгээд тэр бүндгэр дотор нь энэ бүндгэр дотор хийгээд усан дотроо дүр хийчихнэ. Тэгээл хэд хутгаал энэгээр эн чинь ингээд халбах шиг байгаа юм. Хэд хутгаал тэр цайчин гоё хандлагдаал уухад ам хамарлууч нь цайны шар ороод байхгүй. Тэгээ дээрэс нь хараа эднийх юм билээ. Одоо энэ сав баглаа бодлууд нь үнэхээр гоё. Яг ийм бэлгийн набор шиг тий. Тэнгүүтээ энэ дээр хамгийн гол нь юу вэ гэхээр та өөрийнхөө байгууллагынхаа лого, үг тий хүссэн тэр зүйлээ нийтлүүлэх боломжтой юм. Хэвлүүлээд тэгээд зөвхөн ийм одоо хайрцагнаас гадна тор байна тий гоё яг хүссэн өнгө загвараараа өөрөө яг энэ сав баглаа бодлоо хийлгээд захиалаад авах боломжтой юм. Тэр нь маш гоё надад бол үнэхээр таалагдсан. За тэгээ энэ цайнууд бол 2025 оны ер нь бол дэлхийд одоо алдартай органик юм цайнууд байна. Яг ийм органикаар ийм цайнууд байгаа юм байна. За тэгээд гэр бүлийн дотны хүмүүс хамт олон харилцагч нартай найз нөхөддөө тий одоо чинь бид нар чинь нөгөө байгууллагууд чинь харилцагчтай бэлэг явуулдаг шүү дээ тий гой бэлэг явуулдаг тэрэн дээрээ энэ цайг сонгоод явуулвал надад үнэхээр гоё санагдсан. Энэ дээр логого хэвлүүлэх боломжтой. Тэгээ байгууллагынхаа логог хэвлүүлчихнэ. Тэгээ дээр нь жижигэн зурус хийгээл байгууллагуудын одоо ажилчдаа ч юм уу эсвэл харилцагчтай бэлэг болгоод өгөхөд үнэхээр тохиромжтой. Монитор гэж болно. Энэ намайг сугалсан хүн. Энэ олон юм бодлого энэ яг болчих шүү. Энэ бол яг л авалж байна тийм. Энэ яг болж. Зөвхөн цай гэлтгүй энэ хараа цайны гүц. Тийм тийм. Наад чинь зөвхөн гүц биш бас. Доороо цайтайгаа. Цайтай. Одоо хайрцаг цайн. Би чимэглэл гэж бодсон шүү. Тийм ээ. Хажуудаа халбахтай. Тийм үү. Тэгээ чиний тэр бариулны хажууд талтай. Тийм биш. Тийм зүрхэн алдах шүү. За тэгээд гур малгайтай. Guarantee. За тэгээ 3W Premium Tea Cig-Mn гэсэн сайтаар шууд онлайнаар захиалаад гэртээ өргүүл авах боломжтой юм байна шүү манайхаа. Окей. Маш хамттай цайнууд байгаа. Цайн үнэхээр дуртай. За сэдв рүүгээ орцгоё бүгд. Юу сэдв? Юу сэдв цай. За ялгүйгийн асуулт юу вэ? За надад нэг ийм асуулт байгаа. Тэр нь юу вэ гэхээр хизээч хэрэгждэггүй үгс гэж байгаа шүү дээ тий. За тэр дундаа одоо ерөөс ингээд нэгдүгээрт уучлаараа гэд хэлж байгаа үг ер нь та нарын амьдралд яг ингээд яг бүрэн утгаараа бүрэн дүүрэн хэрэгждэг нэгдүгээрт дахиж ингэхгүй энэ тангараг. Хоёр дахь нь яг наадах чинь дахиж ингэхгүй. Гिचээд дахиж би хизээч ингэхгүй гэчээд
тэр нь хэрэгжихгүй байдгүй. За энэ дээр би эхлэх үү. Нэг ийм бодол байна. Нэг ийм ууралсан үедээ ууралсан үедээ шийдвэр бүү гарга, хөөрсөн үедээ амлалт бүү гэдэг нэг тийм үг байдаг шүү дээ. Энийний шалтгаан нь ерөөсөө энэ гэж бодод, наадах чинь гэж бодод байгаа байхгүй. Яг тэгэхээр хүн ингээд хөөрцгөлсөн баяр хөөртөө ингээд байгаа үедээ амлалт өгөхдөө гэд яг бодит байдлаар боддоггүй би нэг нэрээ чадахын тулд юу хийх ёстой вэ гэдгээ нэг бодохгүйгээр авчид амлалтаа өгчдөг. Тэгээ яг начир дээрээ тулаад нэг амлалтаа биелүүлэх болохоор бодит амьдралаар хитрхи тасархаа амлалт байгаа гэдэг. Одоо юу гэдэг те шинэ жил болонгууд би six pack-а үзэн дэргээ те. Чи үзэхгүй гэдгээ ойлго. 6 жилийн өмнө гэсэн. Даач хүмүүс шаалаад гэсэн юм. Одоо нэг ингэж байгаа штэ. Нэг physical age-д оролцсон манай инх оргил чинь сая тулаанаа хийгээд бас бүсээ авчлаа штэ. Тэгсэн чинь хүмүүс ер нь хөвчлэн ингэ шеэрлэхдээ Монгол хүний төсвөр төвчээрийг харуулж байна гэдэргээд шеэрлсэн байгаа байхгүй юу? Тэгсэн чинь миний нэг таньдаг хүн тэрийг шеэрлэхдээ бүр шал өөр үгтэй шеэрлсэн. За. Монгол хүний төсвөр төвчээрийг энэ хүн харуулаагүй. Энэ хүн инх оргилын төсвөр төвчээрийг харуулсан. Монгол хүн та ингэж чадахгүй гэсэн байсан. Монгол хүнтэй хол. Тийм, Монгол хүний амжилтаас хол. Бидний хүний амжилт өөрөөгөө нэрийг Өөртөө хамааруулах гад тийм. Тэгэхээр би тэрийг уншиж чинь нэр яг үнэн бодож байгаа байхгүй юу? Бид нар заримдаа яг жоохон баярлаад ингээ хөөрцөн үедээ амлалт өгчдөг. Тэр нь биелдэггүй. Угаасаа боломжгүй. Яг тэгэхээр миний потенциал, миний одоо чадвар, төсвөр төвчээр өнөөдрийг хүртэл миний өөртөө бүрдүүлсэн миний характер байгаа шүү дээ. Миний зуршил. Тэр инх оргилын хэмжээнд хүрэхгүй байгаа байхгүй юу? Төвчээрх муутай хүн юм тийм. Тийм, инх оргил одоо микрофоны өмнө суугаад наад чиг 2 цаг өдөр болгон яриад авах уу гэвэл үгүй гэж магадгүй. Гэхдээ цаадах чинь тийшээ гараад 5 хүн зодчоод ороод ирвэл зодчоод ороод ирнэ шүү дээ. Би бол гараа 5 хүн зодуулчаад ороод ирнэ. Тэгээ ялгаатай энэ чинь. Хүн нөгөө нэг юу гэдэг лээ? Хүлэг болгоомж ороогүй. Парадокс юм зөрчилтэй болоод шүү чиний яриа. За би юу яалаа? Нэг гоо жишээ олсон дээр яриа. Би яг нөгөө боломжтой гэсэн шүү дээ анханасаа тийм. Тэр жишээг би олцсон. За. За би яг өөрийгөө давж гарсан нэг том жишээ байгаа. Юу гэхээр юу яадаг? Би нөгөө төргөө өөртөө гэж ярьсан шүү дээ тий. Тэгээ ерөнхийдөө миний гар бас аяг хордоо. Одоо ингээд хүүхд мөхтөд орлохоор ингээд зохичихгоо л тий. Маш юм хурдан байхгүй юу? Тэгээд нөгөө хүнтэй суугаад нөхөртэй болсон чинь тэргээ тавьдгүй. Дүүг айгуух зодож өссөн байхгүй би. Нэг дүүтэй тэгэл тэрийг өдөр болгон. Угаасаа таадуулж өдөр болгон дүү болж ирсэн гэдэг. Асар хүчтэй тэр чинь ингээд нөгөө суугаад үлдчихдэг юм байна л да. Хин нэг зоддог байсан юу чинь. Тэгээ байцсан нөхөртэй болсон чинь би одоо ингээд муудалцсан шүү дээ битээ. Тэгээ залуу халуун наснд яхаа ингээд юм болгох л. Уучлаарай гэдэг. Нөхрөө өсгөхөд аваа. Нэг нөгөө үлэх тийм байсан. Одоо цохихоос илүү би чи эмхтэй өмчин цохихгүй заяа. Одоо жоохон майж гад байдаг ч юм уу хэрэлтгээр ингээд цамц манцнаас айгуу зуурдаг. Ямар нэгэн байдлаар тэ өөрөө жижиг нөхөр нь том байж хатал тэрнлээ ингээл тэ асаад байдаг ус аахгүй. Тэгээд манай нөхөр айгуу гомдоод гомдсон штэ хүн юм чинь. Би бол тэрийг нөгөө яг буцаагаад хайртай дүүшгээ бодоод манай дүү надад зодуулчаа тэгээ зүгээр л амьдраадсэн болохоор нөхөр ч гэсэн тэх юм баг гэж. Эргээл гоё ярьсан чи тэхгүй байгаа байхгүй юу. Бүр айгуу чи эрэгтэй хүнийг ингэж болохгүй гэл те. Чи ингээд өрхийн тэргүүнийг. Тэгээд нэг өдөр бол ингээд битээр маргалтж агаад тэгээ би ингээд нэг юм хүчтэй юм дээрээс ойлгосон байхгүй юу. За би өмнөхөр одоо нэг юм шугам гэдэг юм авраад байна. Давцсан байна. Даваад байна. Энээс цаашаа бол одоо бүр юу болох юм бэ гэдгийг ойлгоод тэгээд нөхөртөө яг тухайн үед амлчихсан. За би чамд одоо үнэхээр дахижтэй ингэж мухаагаар ингэж гар хөрөхгүй. Би одоо ястайг амлагч маа нөхөр яг бэлдсэн биш тийм. Шоолоодсан байхгүй намайг бүр. Чи чадахгүй дээ гэд ингээд юм ячилсан байдалтай харсан надад айгу зэмөөс нагтаад тэгвэл би харин ч харуулна гэд. Тэгээ үнэхээр одоо ястай тэгээгүй. Хүрээгүй юу? Үгүй одоо тэр чинь амлалт өгсөн сууч. Жинхэнэ инсайт өгсөн. 7-8 жил болж байна. Тэгээ үнэхээр яг нөгөө яг тэлхгээл ирэн штэ маш их уурлал ингээл бүр бачимдэн штэ тий. Тэгэл яг ингээл нудрага зангидал ирэхдээ яг нөгөө амлалтаас хандаг байхгүй. Тэгээ хангороо яг чи өгсөн бол одоо өгсөн дээрээ байхгүй бол хэрвээ би өөрийнхөө амлалтыг ингээд зөрччих юм бол өөрийнхөө хувьд амар мяа хүн болох гэдэг байхгүй. Тэгээ дараа нь би өөртөө нүрд болж чадахгүй штэ. Аюул архичсан болчихно. Уусараагаад идэх шиг тий. Тэгэхээр тэр нөгөө нэг амлалтаа давч чадсан хүч бол намайг дараагийн ингээд бэрхшээлүүд дээр ингээд бат зогсож яхад манд тусалдаг байхгүй. Ийм жишээ. Наа чи гоё шээ. Муухай жишээ тий. Хүчрхийлэгч. Надад нэг жишээ байна.
би 10 жилээ төгсөхдөө би бүр манайх нэг орс хэл үздэг байсан. Орс хэл дээр улаан 0 гэсэн. 0-ийн ногоон тэг байсан. Тийм царайтай. Тэгээд нэг юу яагаад би ер нь урлагийн ямарч бүр түйж байхгүй байсан шүү дээ. Тэгээ ер нь бол би ерөөс ингээ ирээдүгөө төсөөлөхдөө миний амьдралд ингээд ямар нэгэн байдлаар хөгжим байна. Эсвэл хил байна гэж ерөөсөө төсөөлж чаддаггүй байлаа. За. Тэгсэн чинь одоо би ингээ гитар дардаг. Бас хөрхөө хэмжээнд дуулцдаг. Би тэгдэг штэ. Тэгээд англиар ус цаас. Тэгээд сая би нэг 20 жилийн уулзалтаар ингээд манайгийнхан цугларсан чинь манайгийнхан бүр ингээд бүр гайхаад байгаа юм чи бүр ингээд өөрийнхөө PR хийхэд бол. Нөгөө яг би чадсан байгаа даахгүй тэрийг. Шал өөр болсон. Тийм тэгээд би нэг хизээч зүүдлээгүй юм а би ингээд хийгээ явж байгаа. 20 жилийн уулзалтаар жишээлбэл ягаад би нэг онцлоод байгаа гэхээр шинжэнгөө гитар дарсан хүн би байхгүй юу? Хэтрүүлсэн юм шүү. Нөгөө нөхдүүдийн нөгөө захиалсан дуу ингээд дараал нөгөө чинь дуулуулаад тэг ингээд хөөргөөл ингээд дуулуулаад тэгээд би чинь англи хэлээр ярьдаг мардаг байх. Яг хөө тэр англиар ярьсан юм ангитай очоод. Тэр нь жоохон сонирхолтой. Тэр нь юу юм? Тэр нь юу юм? Шинэ дараа бас шидэн штэ өөрөө. Тэ сони юм шүү. Манай ингээ 20 жил дээр нэг англиар. Тэгээд тэр дотор ингээд яг хөө англиар ярьдаг манай ангийн хүүхдүүд байгаа штэ. Гэтэ намаагүй л англиар ингэж бодоогүй байхгүй юу хинч. Тэгсэн чинь би нөгөө тэгэл та нар ярьсан бэ те. Тэг яаж мэдсэн дэргээ цаа. Би чи Америкт 2 жил амьдарчаад сургууль сурчаад ирсэн хүн шүү дээ. Тэр чинь намайг би ерөөсөө англи хэл сурна энэ хүн гитар дарна гэж ерөөсөө бодоогүй байсан гар тим хэмжээнд байна гэхээр би бодоод байгаа. Ер нь юмыг нь басч болохгүй юм биш үү? Боломжтой байна гэж юу? Боломжтой юм байна. Ер нь бол яг өнөөдөр ингээд энийг сонсож байгаа зарим нэг хүмүүс те би архинаас гарах боломжгүй юм байна да гэд манай хин нэгээ сонсч ивэл те. Окей, боломжтой. Ер нь боломжгүй юм байдаг. Би хүн зодхоо болсон байгаа шүү. Зодооч хонгороо гэдэг. Зодооч. Гэ тэр чинь хэцүү байхгүй. Бас нөгөө нэг ингээд сууцсан юм. Яг уурлаа шүү хүн чинь би одоо зүгээр байж байхдаа батгүй галгахдаггүй байхгүй. Тэр үед чинь ингээд үзэн ядах шалтгаан бол нөгөө талаас асар их байгаа шүү. Буруутай хүнийг л зод. Тэгтэл би нэркагийн буруутай хүнийг л зодно. Англиар гитар дараад гэдэг ингээд яг үүдээр ингээд орж ирж байгаа төсөөлөгдөд байгаа. Танаа ангийнхаа ингээд ширээдээрээ сууцсан заяа. Чи тэндээс ингээд гитар. Гүг би орж ирсэн. Hello baby. Яас. Hello my friends гэдэг. Нөгөө нэг кино гэдэг үстэй сүүлд нэг гарсан тий 10 жилийн уулзалтанд очихдоо сөрөлтийн тоглосон. Амар баян болж чичээл тий. Тэгээ баахан зээл. Худлаа юм. Тий худлаа. Тэгээ нөгөө ангийнхан далаг харагдах гад баахан машин зээлээр аваад баахан юм зээлээр аваад очсон. Тэгээ тэрнийхээ дараа тэр нь баригдаад түүх юм вэ? Тэр шиг даа. Тэрний дараа нэр манай ангийнхан юм л бол уулзъя гэдэг. За. Тэгээд яг уулзалтанд ингээд уулзалт нь бол ер нь бол өмнө нь бид нар яаж хийх гэж ингээд төлөвлөжсэн гэхээр караоке орё энэ гэдэг нөгөө нэг ийм юу тогтцсон ийм уулзалтын аргууд шүү дээ. Тэгсэн чинь тэр шууд цуцлагдаад манай ангийн дараагийн төрсөн өдрөөр бид нар цуглардаг байхгүй. Тэгсэн чинь манай ангийн дараа гитар аваад ирсэн. Бүгд караоке уулан захиалцсан байгаа. Гэтэ өнөөдөр яах гоё чи амьдэрээ дуулъя гэд. Тэг яг надаас мангар гоё дуулдаг манай ангийнхан гоё дуулдаг л да. Тэгээд би бол нөгөө нэг гитарын наас цааш нь болгочих. Манайд бол дуулахыг хийж байгаа. Тэгэл тийч ийм гоё хөгжиж байгаа. Гитар тоглолтог зөвлөл үнэхээр гоё харагддаг. Ямар сарамуутай байсан. Гитар байрал дуулвал гоё. Сонь ёстой сонь манай шууд рейтинг өссөн шүү. Тэгээ би бол өөрийгөө тэгж л боддог байсан. Би ямар ч энэ урлагийн энэ юунд бол ертөнцид бол би миний орон зай бүр хасах 100% гэж боддог байхгүй. Чи одоо нэмэх 1000 болчиход байна. Тэгсэн чинь ангийнхныхаа дунд бол уран бүтээлч од болчиход. Тий, өөрийгөө тэгтээ айгу PR та тий. За ингэсэн. За төгөлдөр зоригт Баатар маань уйлчих гээд хөөрхи юм бэ гэ түрүү нөгөө хонгорог маань хэлж байгаа. Үгүй тэр үүнээс цааш газар үгүй гэжээ гэд нөгөө тэгээ зодхоо ойлсон гэсэн тий. Гоё юм штэ гэсэн мэ. За мигагч маань хонгороотоо санал нийлж байна гэсэн байна. За тэгээд төгөлдөр маань үгүй үннээрээ байгаад хэлж байгаа нь мундаг байна штэ. Ядж хахад ногоон цамцтай юм аа гэсэн байна тий. За үнэн боломжгүй зүйл гэж байхгүй. Би бас арх тамхинаас бүрэн гарсан болдог юм блэ. Ямар ч царай муутай байсан.
ямар ч царай муутай байсан гинэ хаа. Хонгороо тэглээ штэ сая гитар дарддаг л үйл одоо ритм л өсчт юм аа. Царай хамаагүй гэдэг байхгүй. Гэхдээ 40 нэмэх болонгол нэг юм 10 жилийн уулзалт байнгын болчдөг бах тий ер нь. Манай 10 жилийнхэн би нэг манайхан байхгүй байгаа. Манайхан нөгөө нэг яг уулзъя л гэдэг. Танах уулзаад байгаа юм уу? Гүй ер нь бол байнга тэгэл нэг тэр гүрвхтэр бол байнга юм л. Цайхан тийм дотн хүмүүс юм байна тий. Манайхан бол аяга халтсан. Гэтэ танаагаж Эрдэнтийнх юм биз дээ. Эрдэнтийнх. Бас жижиг газар юу байгаа юм Гүй шиг. тэгээд Хөсөг байдал. Эрдэнттэй нэг Жижиг газар. Улаанбаатар Улаанбаатар жоохон сарнаад байна. Нутгийн юм баг шүү. Хойрлтын шог байна гэдэг гэж. Гэмэцгүй манай ангийнхан ч уулзахгүй л байгаа шүү. Ингэсэн манай ангийн хүүгүүд айгүй орой хүнтэй цоцгосон байхгүй юу? 30 ер нь гарч. Зарим нь бүр саяхан гэр бүл Яаж таа. байгаа бид. Тэгэхээр одоо нөгөө мэдгүй. Завгүй одоохондоо болж байна. Яг нөгөө бужигнаан дундаа. Үгүй гарахгүй шүү дээ. 10 жилдээ гарахгүй. Тэгэхээр нэг 50 хүрэхээр нь л уулзах. Ер нь тхи юм шиг үлээ. Одоо ингээ манай ангийнхан бол нэг тийм орой морой гэрлээг гайгүй. Тэгсэн чинь ер нь хүүхдүүд нь одоо нэг 15 6 байгаа байхгүй нийтлэг. Тэгвэл 15 6 гэдэг жиг алалцдаг нас шүү дээ. Нөгөө нэг яг их сургууль мургуул ингээ төгцсөн тий. Сургууль мургуулд нь зөөж мөөдөг цаг нь. Тэгэхээр манайд яг уулзах хэрэг болохгүй л. Одоо ястаа жиг нөгөө нэг биелдэггүй үгэн дотор бүгдөө нэг сайхан уулзах. Наадах чи шилдэг үгээр чи шалгаруулах гэсэн. Яг үнэ. Ер нь эхнэр нөхрөөд 10 жилийн уулзалтанда эхнэр юм уу нөхрөө явуулах ер нь хэр дуртай байд юм бол юу гэж бод. Чи ямар балаа Хорон санаатай хүн бэ? Би одоо ингээ гурлаа энэ дотор нэг юм биелэхэд хамгийн ингээд их яригддаг мөртлөө ерөөсө биелдэггүй хамгийн шилдэг үгийг тодруулах. Одоо түрүүний ангийнхны нэг уулзахсан гэдэг. Гэдэг бол нэлийн дээгүр яваа шүү. Биелэх боломжгүй үгс дотор. Биелэх боломжгүй гэх юм уу одоо ихэнхдээ биелдэг. Тий. Тэгж жагаад нэг уулзъя гэдэг үг хэрвээ. Тэгж жагаад нэг хонгороо тэгж жагаад нэг уулзъя. Угаасаа наа чинь юу штэ. Угаасаа уулзахгүй гэсэн үг. Яри гэдэг штэ баяртай гэсэн үг байхгүй юу? Яри. Тэд их баяртай гэж хэлхийн оронд хэлчихэж байгаа. Тэр нь бол амжиж байгаа хэрэг юм тийм үү? Тэр нь би харин ярих юм байх таа гэж. Би чамруу нэг яриаггүй байгаа. Одоо хүлээгээд байгаа шүү дээ. Би хонгорог ярьчих байхаа гэл ингээл өдөр болгон уцаа харах. Удахгүй байгаа юм биш шүү дээ. Би утсан дээр хонгорог блоклчоогүй байхаа таа гэл ингээл харах юм. Би блоклцсон байх. Би тэгсэн чи яри гэсэн байхгүй юу? Баяртай гэсэн үг. Тийм. Угаасаа тэрийг хас. Зүгээр юм байдгүй юм. Зүгээр баяртай гэж болдгоо юм уу? Яхав та өөр юм ямар үг вэ? За ёстой дахиж уухгүй гэдэг үгийг та хоёр хэлдэг. Би өөртөө хийж үзээгүй шүү дээ. Яри ууж үзэг болох. Бас гиндүүлээд тээ. Хонгорооч бас байхгүй. За миг агчин гэсэн Эркагийн шилдэг үг юу байсан бэ гинэ? Шилдэг нөө? Минийх үү? Шилдэг нь тий. Миний тэгж жагаад нэг уулздаг юм уу нэрээ? Тэгж жагаад нэг бол тухтаа уулзсан. Яг тийм байна. Үгүй яг ихнэртэй тий. Эхнэртэй би ч нэг одоо гэр бүлтэй худлаа ярьдаг юм байна. Ээж нь уурлахгүй гэж хүүхдүүдтэй танд хавтлаа. Тэр миний үг байна. Би минийх тэгвэл ийм юм байна. Би тэгтэр нь бол ийм байгаа. Гэхдээ уурын тухай байгаа. Гэхдээ хонгороотой тахчихж байгаа болохоор өөр юм би авцсан. Тий, хонгороо уур бол хонгороог ихулсан. Тий, би авцсан. Уурын мунхаг хүүхэн байна энэ. Зодох. Миний болохоор ингэж би нэг ихнэртэйгээ нэг юм шийдвэр гаргахтаа бол ярьдаг. Гэхдээ ингээд нэг гинтийн үеуд байдаг штэ. За тийм ийм үеудэд би ихнэрлүү ингэж ихнэрээс асуухад гэдэггүй юм билээ би. Өөрөө шийдчихдэг юм. Шуу шийдчихдэг. Толгой мэдээд үү? Тийм, толгой мэдээд. Цаазаар авах туу энийг. Одоо жишээлбэл ингэн одоо юу гэдэг юм Батхүү ингээд ой танаад очил таа гэдэг. Одоо яг надаас ингээд тараад асуу штэ. Тэгвэл хонгороо санал нийлээд хүй нэр тэгэл та одоо яг явах ажилгүй ингээд Батхүү хүй тэгэл та тэгвэл өстой Эркагийн очие гэдэг нэр тухтаа очие гэдэг нэг олон жил ярьлаа штэ. Очил таа гэвэл би тэгээ гэж шууд дагуулж авчих та хоёрыг. Эхнэрээс асуухгүй юм. Би яг тийм байхгүй сайхан гар. Айгу сони юм шүү дээ. Гэтэ яг одоо өнөөдөр бол манай ихнэр байхгүй байгаа л да. Цаадах. Тэгвэл танах руу. Тий, онгоцоор нисэн яваад гэсэн. Тэр одоо завтай. Манай ихнэраараа гэртээ байсан ч өнөөрөө Батхүү ирэн шүүгээ хэлчихдэг байхгүй би. Манай ихнэр уурлаад идэх байхгүй тэрэн дээр. Яагаад? Батхүүдаач биш. Хүн ирнэ гэхээр үү? Үгүй хүн ирэндээ ч биш. Юундаа авах нь? Өнөө өрөөд юм. Үгүй өнөө өрөөд ч биш. Тэгээ юу юм? Юундаа авах нь? Юу ч үлдэхгүй шүү дээ. За мэдхгүй. Юм үлдээд шүү дээ. Үлдэхгүй байна. За. Би яагаагүй авах нь?
Асуугаагүй юм. Чи шууд мэдэгдчихэж байгаа юм байна тий. Утасны notification юм байна тийм үү? Шууд ирж байгаа юм. Нэр хүн хаваач болохгүй гэхгүй юу? Ирээгээд энэ яах юм өнөөдөр ир гэх юм уу гэж яриаг байхгүй би. Шууд өнөөдөр ирнэ гинэ гэл хэлчих. Тэгвэл ингээ хаалгаа битүү шар скотчоор дарчаад яваад гэж. Ингээ ороорой гэдэг. Хожоосоо. Манай ихтер бол тийм мин биш байхгүй юу? Манай ихтер миний тэр нэг хилцэн нэг юм бодлогогүйгээр хүнийг урьдсан урилга морилгыг хүлээгээд авчих. Арт талыг нь зохицуулах ажлыг нь манай хүн маллзуулдаг учраас хамгийн их одоо юу вэ гэдэг нь манай хүн байхгүй. Юу арай өнөөдөр чи юу сайн хүн тийм шүү дээ. Гэртхэн хоёр нь идэх чинь өнөөдөр хоёулаа юу яана гээ үсттэй. Тийм шүү дээ. 3 удаа юу яана гэж чи хүн орчих. Тийм шүү дээ. Яг 2 болохоос өөр аргагүй байна шүү дээ. Юу 2 чи тэгээ сард нэг. Ингээ сард. Тэгээ сард нэг болчихсон байхгүй. Өөрөөсөө болсон юм байна. Яг тэгээ. За Батгүй яам ярьж штэ. Төгөлдөр маань ингэсэн. Ангийнхан хөвгүүдийг нь багт нь охтууд нь л гашрааж дээ гэсэн мэн. Тэгсэн чинь манай найруулагч тэгнэ. Нөгөө ангийнхан чинь тэ нэг сайхан уулзаж уух юмсан гэж ярьдаг үг нэ. Хангалттай уучдаг баха. Харин сүүлдэгтээ тэгж яг эсрэгээр нь ярьсан. Дараа уулзахдаа өстой уумааргүй юм байна. Тийм шүү дээ. Яг тэр нь хэрэгжээгүй. Яг тэр бас хоёр дахь. Миний миний хоёр дахь номинаци үг тэр юм биш үү? Энэ тэгтээ бас нэг сэдв юм биш үү? Огт алкоголгүй бах ямар уу те? Бүр нэг амар уухал угаасаа муухай байдаг л та. Гэтэ бас байхгүй л яа. Ингэж гин найруулагч. Ангийн уулзалтандаа явуулахаар анхны хайртайгаа уулзаад далчгнаад байдаг гэдэг үг. Үнэ. Явуулахгүй шүү. Би бол явахгүй. Анхны хайртайгаа уулзаад далчгна л үстэй. Далчгна үстэй угаасаа. Үгүй чинь далчгнахгүй л дээ. Би бол яг тэрийг бүр ингээ үтсэн заяа. Одоо манай нөхөр аг 10 жилийнхаа охинтой өргөжчихсэн байхгүй юу. Гэхдээ яг одоо өөрөө чинь чиний анхны хайр юм хөргүүл гэдэг л та. Гэтэ би бас зэрэгс мэдгүй л байгаа. Гол нь бид нар ингээд цогтой ингээд би анх ингээд танилцаад ангаараа уулзч хахад нөгөө эмэгтэй бас ингээд ирсэн байгаа штэ. Бас нэлээд жилийн дараа эргээд нэг 10 байгаа шүү дээ. Тэгэхэд манай нөхөр бол ингээд юм мэддэхгүй байсан. Бид төр цуг явж байгаа учраас ингээд янз бүр болоод байгаа мэддэхгүй. Үгүй нөгөө эмэгтэй бол бүр ингээд бүр таг өлрөөс уцчих бүтэн цаг. Илтөө. Үгүй юм ч яриаггүй. Илт гэж үгс үгүй ерөөсөө бүр ингээд суугаад танаа нөхөдөө хараад уу. Тий. Тэгээд би бол тэр ингээд байдал надад айгүй юу байгаа байхгүй. Яа. Тэнгүүд чи ингээд улам ялуураа. Донд хонгороо нэг юм буруута мэдрэмж. Хүний юм авцсан юм шиг байна. Чи юу байгаа юм илүү дээч байгаа. Шилтэж явахаар шүргээд авах юм уу? Чи яа нааша суух юм уу гэмээс аюу хэцүүс. Тэгээ нөхөрлөгөө уралж байгаа хараад. Тэгтээ одоо хүн амтан чамраа хараад юу бодож идэв ч гэж байгаа шин. За хонгороо ястаа наад дахиад дараагийн шийдвэр ингэдэг гэдэг байгаа. Харин тэгсэн. Одоо дараа нэг social experience гэдэг штэ нэг ийм нууц камер тавьчаад ийм туршилт хийж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь ингээд найз залуу эсвэл ихнэр нөхөр хоёр юм шиг байгаа. Годомжны сандал дээр сууж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь ингээд бүр ингээд бараг нүцгэн шахуу нэг ийм нойтны нэгэн нойтын хувцастай нэг юм хүүхэн очоод эрэгтэйгийнхэн талд нь сууж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь найз бүсгүүн юм уу тэр ихнэр нь төгтөө урлаад байгаа. Гэхдээ хин тэр хүүхэн дууралж харин болдог байхгүй. Туршлагаас хэлээд байна шүү дээ. Тэр эмэгтэйг би яаж чадахгүй би танихгүй заяа. Анх удаага уулзчаад хүн гэхдээ харсны төлөө загнаж юу болохгүй шүү дээ. Харах чи хүний ирэх юм байгаа зү. Чи тэгээд нөхөртөө чи яагаад харуулаад суугаад байгаа юм гэсэн шүү дээ. Тэгсэн чинь би мдэггүйгээд уурлаад натруу. Би яах гэдэг чинь. Эрэхтэй үн их нэггүй чи тэгээ хараа суугаад байвал яах вэ? Би шууд хэлнэ шүү дээ. Хөшөө бойл гэх юм. Би тэгтээ яг тэнд бол хэлэхгүй шүү дээ. Гараад хөшөө гараад уулзаад би хэлнэ шүү дээ. Энэ шууд хэлнэ гинэ. Шууд хэлэх юм. Үгүй яах хэлэх юм. Үгүй тэр чинь харангуут нь хэлэхгүй шүү дээ. Гулаан цай бүр ингээ ойлгомжтой хараад байвал намааг өдчин гэсэн үг шүү дээ. Ер нь тийм шүү дээ. Ер нь тийм шүү дээ. Тэгтээ шүлэн гисэн харцаас биш юм. Миний одоо жишээлбэл одоо зүгээр л ингэ. Миний гар утас руу ингээ хонгороо ингээ ширтээд байвал би хонгороод хэлнэ шүү дээ. Ясаа амар байгаа юм уу? Ясаа. Чи тэхгүй баха. Усмаар байгаа юм уу? Тэхгүй баха тий. Чи зүгээр дууд болох баха. Би яраад ангилаараа. Look at my phone. Хилтэй яаж төгжмтэй. Хэцүү юм байна. За, төгөлдөр зоригт дотор маань яри гэдэг гэсэн гэж байна. Шолбекс. Хүүшээ. Арай гэж юм ижээ засч авч би хүн зодохоо билээд 17 жил. За, нэвтрүүлгийн маань цаг энэ хүрээ дуусч байна. Тэгээ бүгдээрээ хамтдаа энэ яг хэлж аач. Яг хэд дундаа гэсэн чи. За, нэвтрүүлгийн маань ивент хийгч те бидэнтэй хамт байгаа Premium Tea хамт олондоо маш их баярлалаа. Тэгээд хамт олондоо найз нөхөдтэй те харилцагч нартаа
бэлгэлэхийг хүсвэл тэр юм Миний монитор сонсож байна уу гэдэг. Ийм цай зодуулгаагүй Жижиг нь биш энэ том. томинос авна. Томын амаараа шүү би. Хонгороо энергийг бүр ширтээд их юм. Үгүй харин би бод. Би одоо эндээ уурлах хэрэгтэй байхгүй. Чаан хүн ширтээд байгаа чи юу бодоод илээ. Амар хараа. За тэгээд хідүүлгийнх нь ерөнхийд өгүүлэлт бол амьдралд одоо хэрэгжих боломжгүй үхс гэж байд юм байна гэдэгт тусуу. Оо байдаг чадна ялна гэж сая хэлсэн юм шүү Би ялан чадна те. За энд айлтаар байхгүй хэлнэ. хүн хичээвэл болдгийм байна. Болохгүй зүйл гэж байхгүй байна гэдэг уриалгаар нэвтрүүлгийн өндөрлөе тий. Тэгээд За тэгээд хамтдаа ураа үгээ хэлээд дуусгая тий. За тэгээд Хамт бодож, хамт ярилцаж, хамтдаа баярлая. Баяртай. санааны санааны хөгжим маань яасан. Өдөрт миний дрангийн ороод алга болчлаа бүр. Бүр байхгүй. Микрофон бүр пак. тийм. Харин тэгэхээр нэг юм юу сонсогдчих. Чи ер нь яагаад над руу ширтээд байгаа? Хайр яарсан хараад нөгөө. Гэтэ яг над руу хараад байвал би бол амар эвгүй юм байна. Яг харахгүй юм байна ингээд өөр тийш харах юм. Тэг манай их нэртэл эвгүй байх юм байна л да. Тэгээ штий. Хогч нэгээд байж. Үгүй. Би сайхны өмнө харсахгүй. Гэтэ тийм нэг юм теншн гэх юм уу ямар нэг юм үүсчихэж байгаатай тэр мөчөд ингээд үг хэлэхгүйгээр бид гурвын донд тийм үү. Нэг нь анзаараагүй, нөгөө хоёр нь бас нэг нь анзаараагүй. Чи ингээд бахарах хэв төрөөгөө юу? Үгүй шал бахархдах юм лээ. Өөр Чи ингээд бодчихвол бахарах юм тийм шүү. манай нөхөр л нэг тэрийг харуулсан юм шиг тийм буруутай юм шиг санагдаад. За дуусгын үе. Бүр үргэлжлээ нэвтрүүлэг ураа үгээ хэлээд дуусгачаад үргэлжлээ яа. Бодмоор санагдаагүй юу? Санагд. Тэгээ зодсон шүү дээ. Яг тэр хүүхний чинь нөхөр чирхэтлийн өмнөх үе шүү. За бидэнтэй хамт байсан сонсогч танд баярлалаа. Гэт энэ үргээд дараагийн нэвтрүүлгээр эргэж уулзлаа. Баяртай. Санааны Гэтэ хонгороо булаагаад дэлгдэм юм уу те угаасаа. Окей. Хүн цайлга юм да. Тийм ээ тийм. Хүн ингээд гайгүй. Хонгороогийн энэ нэвтрүүлгийн цагийг угаасаа үе. Хонгороогийн булаагаад дэлгдэм. Бид бодож, итгэж бүтээдэг. Чиний бодоод бидэнд үн цэнтэй. Инээдийн дүүрэн санаанууд энд цуглана. Хамт бодож, хамт ярилцаж, хамтдаа баярцаая. Санаа